ийм асуудал гарч ирж штэ. Ер нь баруун Европ, Америкийн боловсролын систем бол яагаад хүмүүсээ боловсруулах тэ хөгжүүлэх ийм зорилт бол боловсролын системд явах болцсон юм байна гэдэг зэрэг чинь энэ бас нэг том үйл явдалтай зэрэгсдэг юм байна. Тэр бол та нар мэдж байгаа 1986 оноос ялангуяа 1973 оноос ч юм бол одоо Никсон ирээд Мао Цзэдунтай бол уулзсан шүү дээ. 73 онд бол хятад уулзсан. Тэр цагаас эхлээд ер нь бол хятад тэргүүд энэ зүүн Азийн орнууд бол одоо эдийн засгийн бол нээлттэй хаалганы бодлого бол явуулаад нэг өсөнд барууны хөрөнгө оруулалт маш хэмжээгээр оруулсан. Яг энэ үед ч юм бол баруун Европ, Америкт байж байгаа бүх ажлын байруудаа бол хямдхан одоо ажлах хүчтэй энэ Аз зүүн Европ орнууд руу гаргаж ирсэн байна. Тэгвэл тэр чинь тэнд байж байгаа тэр улсуудыг угаасаа хөгжүүлэх шаардлага болчихж байгаа байхгүй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал болохтой зэрэг чинь ягаад 12 одоо боловсрал 12 жилийн боловсролын системийг манай тулгаад байна гэдэг чинь хүүхэд өөрөө хөгжих гэр бүлийн боловсрал болж явах хүн өөрөө болоод хөгжих тэр болцоо хаач хязгаарлалт хашиж байгаа байхгүй. 12 жилийн дотор бол одоо өнөөдөр 2-7 хоногт заачих юмыг бол 2 сард заадаг болгоо. Нэг талаараа тэр хүүхдийг залхаагаад байгаа байхгүй. Хоёр талаараа болохтой зэрэг чинь хамгийн гол манай эцэг эхчүүд ойлгож байгаа хэрэгтэй. Яагаад одоо ийм боловсролын түвшин унаад байна гэдэг чинь ер нь ялангуяа энэ либерал боловсролын тогтолцоо бол угаасаа хүнд зориулагдсан биш байхгүй. Тэр хүмүүсийг удирдах байгаа тэр анги давхаргын эрхийг хамгаалсан ийм боловсролын систем байхгүй. Тэгэхээр энэ номон дээр байж байгаа шүү дээ. 1980-аад оны дундуур бол одоо Лос Анжелес хотын бүх одоо 10 жилийн сургуулийн сурагч нараас шалгалт авсан байл л да. Дунд ангийн сурагч. Дунд анги гэдэг чинь бол одоо манайхаар бол 7-8 дугаар ангийн хүүхдүүд гэсэн. Тэднэрээс ингэ шалгалт авах чинь тэр улс хүүхдүүдийн 50% нь Атлантын талаар хаана байна гэдгийг зааж чадахгүйсэн байхгүй. 36 гэдэг тооны 50%-ийг олох гэсэн ийм бодлогыг бодож чадахгүй байхгүй. 36 гэсэн тооны 50%-ийг нь олох тэр бодлогыг бодож чадахгүй байхгүй. Гэхдээ зэрэг ойлгогдож байгаа. Гэхдээ зэрэг чинь бол ер нь бол манай эцэг эхчүүд сүүлийн үед бол одоо их яриад байгаа энэ асуудлын гол нь бол угаасаа бид нар ийм боловсролын системийг тулгын хүлээлгцсэн байна. Тийм. Чанаргүй боловсролын систем. Чанаргүй боловсрол. Ердөөсөө яг энэ ном чинь өөрөө хүн сүрэг гэж байна. Энэ боловсролын систем бол угаасаа бол хүн сүргийг үйлдвэрлэдэг үйлдвэрлэл болчих. Хүн сэрэг гэдэг бол тодорхой хэмжээний бол хэлтрхийн мэдлэгүүттэй байхаар хэлтрхийн имийг өнгөцгөн сурсан биш. Тэрийг судалсан биш, өөрийн болгосон биш. Зүгээр тэрний бол нэр томьёо, зүгээр нэг тодорхойлтуудыг хальт хулт бол сонссон. Ийм усуудын бөөгнөрл цуглуулгыг хийх ийм бол бүтэн бүр том систем